Сайн байцгаана уу? Зайхан сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Одон мэдэг байна. 6 дугаар ангийнхандаа зориулаад өгүүлбэрийн гишүүн зүүн бүтцийн тухай мэдэж хэрэглэх хичээлийг бэлтгэлээ. За, өнөөдрийн шинэ хичээлээ үзэхээс өмнө өгүүлбэрийн тухай ойлголтоо сэргээн санацгаая. Багш нь доор 2 игнэнд өгүүлбэрүүдийг ялган бичсэн байна. Өгүүлбэрүүдийг ажиглаад өгүүлбэр тусбарт хэдэн үйл үг байна вэ? Хэдэн өгүүлбэрээс бүтсэн байна вэ гэдгийг ялгааг тайлбарлаарай. За, эхний игнэнд өгүүлбэр 2 ба түүнээс дээш үйл үгнээс бүтсэн байна. 2 дахь игнэнд өгүүлбэр маань 1 үйл үгнээс бүтсэн байгааг сурагчид маань ажиглаж харсан байх. Эндээс үзэхэд үйл үг бүр өгүүлбэр бүтээн. Өгүүлбэрийг дотор нь энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр гэж 2 ангилнаа. Энгийн өгүүлбэр маань 1 өгүүлбэрээс бүтсэн байна. Нийлмэл өгүүлбэр маань 2 ба түүнээс дээш өгүүлбэрээс бүтсэн байна гэдгийг сурагчид маань бол мэдж байгаа. За, өнөөдрийнхөө шинэ хичээлд оръё. Өнөөдрийн хичээлээр өгүүлбэрийн гишүүний тухай үзнэ. Өгүүлбэрийн гишүүнийг дотор нь гол гишүүн, дэлгэрүүлэгч гишүүн гэж 2 ангилнаа. За, өнөөдөр бидний хувьд гол гишүүдийг үзнэ. За, өгүүлбэрийн гол гишүүн өгүүлэгдэхүүн гишүүн, шууд тусгахдахуун гишүүн, өгүүлэхүүн гишүүн маань багтнаа. За, өгүүлэхдүүн гишүүн гэдэг маань үүлийн эзэн биеийг зааж жинхэнэ нэр ба түүнийг төлөөлөх үгээр илэрч хэн юу гэсэн асуултанд хариулагдана. За, өөрөөр хэлбэл өгүүлбэрийн эзэн биеийг заана. За, шууд тусгахдахуун гишүүн маань үүлэнд шууд дуртах юмыг заана. Жинхэнэ нэр түүнийг төлөөлөх үгээр илэрч заахынтын ялгалын нөхцлөөр ил ба даалт хэлбэрээр хэлбэрчнэ. Хэнийг юу гэсэн асуултанд хариулагдана. Өгүүлэхүүн гишүүн үүлийн болцыг зааж үйл үгээр илэрч холбох ба төгсөх нөхцлөөр хэлбэрчж яасан, яав, яаж байна гэх мэт асуултанд хариулагдана. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн үйл хөдлөлийг заана. За, онцгийн хэсгээ дэвтэртээ тэмдэглээд аваарай. За, өгүүлбэрийн гол гишүүдийг дараах байдлаар өгүүлбэрт тэмдэглэнэ. Өгүүлэгдэхүүн гишүүн 1 шулуун зураасаар, шууд тусгахдахуун гишүүнийг долгионтой зураасаар, өгүүлэхүүн гишүүнийг 2 зураасаар тэмдэглэнэ. За, жишээ өгүүлбэр дээр харъя. За, жишээ нь би асууна гэсэн өгүүлбэр байна. За, би гэдэг үг маань хэн гэсэн асуултанд хариулагдаж үүлийн эзэн биеийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүн болно. Асууна гэсэн үг маань
үйл хөдлөлийг зааж яарна гэсэн асуултанд хариулагдаж байгаа учраас өгүүлбэрт өгүүлхэн гишүүн болно. За 2 дахь жишээгээ харцгаая. Би толгой сэгсэрнэ гэсэн өгүүлбэр байна. За би гэсэн үг маань хин гэсэн асуултанд хариулагдаж үүлийн эзэн биеийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүн болсон байна. За толгой гэсэн үг маань сэгсэрнэ гэсэн үгтэй шууд холбогдож юу гэсэн асуултанд хариулагдаж заахын тий алхлын нөхцлөөр далд хэлбэрчж байгаа учраас өгүүлбэрт шууд тусгатгын гишүүн болсон байна. Сэгсэрнэ гэсэн үг маань өгүүлбэрт үйл хөдлөлийг зааж яарна гэсэн асуултанд хариулагдаж байгаа учраас өгүүлбэрт өгүүлхэн гишүүн болсон байна. Өгүүлбэрийн цөм бүтцийн тухай мэдье. Гол гишүүдээс бүтсэн өгүүлбэрийг цөм өгүүлбэр гэнэ. Өөрөөр хэлбэл өгүүлхэн шууд тусгатгын гишүүнээс бүтсэн өгүүлбэрийг цөм өгүүлбэр гинэ. Цөм өгүүлбэрийг дотор нь 2 ба 3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр гэж ангилнаа. За 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр гэж өгүүлхүүнээс бүтсэн өгүүлбэр буюу өгүүлхүүн нь эс тусах үйл үгээр илэрсэн өгүүлбэрийг 2 бүрэлдэхүүнт өгүүлбэр гинэ. За жишээнээр авч үзье. За жишээ нь од харав гэсэн өгүүлбэр байна. За од гэдэг үг маань юу гэсэн асуултанд хариулагдаж үүлийн эзэн биеийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүн болсон байна. Харав гэсэн үг маань яав гэсэн асуултанд хариулагдаж өгүүлбэрт үйл явцыг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлхэн гишүүн болсон байна. За 3 бүрэлдэхүүнт өгүүлбэр гэж өгүүлхэн тусах үйл үгээр илэрсэн цөм өгүүлбэрийг 3 бүрэлдэхүүнт өгүүлбэр гинэ. За жишээ нь тэр авъя. За жишээ нь ээж намайг хөтлөв гэсэн өгүүлбэр байна. Ээж гэдэг үг маань хин гэсэн асуултанд хариулагдаж өгүүлбэрийн эзэн биеийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүн болсон байна. За намайг гэдэг үг маань хөтлөв гэсэн үгэнд шууд өртөнд тусаж хэний гэсэн асуултанд хариулагдаж заахын тий алхлын нөхцлөөр хэлбэрсэн учраас өгүүлбэрт тусгатгын гишүүн болсон байна. Хөтлөв гэдэг үг маань яав гэсэн асуултанд хариулагдаж үйл хөдлөлийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлхэн гишүүн болсон байна. За ингээд өгүүлэгдэхүүн шууд тусгатгын гишүүнээс бүтсэн өгүүлбэрийг 3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр гинэ. За ээж гэсэн эхийн өгүүлбэрийг гол гишүүдээр зурж үтцийг тодорхойлно. За ээж гэсэн эхийн агуулгыг багштайгаа хамтран уншиж агуулгатай нь танилцъя. Ээж сарч үгүй, үйлч үгүй зуны шүн. Ээж бит хоёр явган харж явлаа. Ээж айж байна уу гэж баруун чихэнд дуулахын төдий хэлнэ. Би айгаагүй гэж уруул хөдөлгөхийн төдий хариулна. Ээж намайг зүүн гартаа хөтлөөд алхаагаа нэмнэ. Би ээжийн гараас улам чанга атгана.
Ээж айгаагүй биз миний хүү гэж зүүн чихэнд сонсохдохын төдий хэлнэ. Би толгой сэгсэрнэ. Ээж намайг дахиад л баруун гартаа хөтлөн алхтал нүдний үзүүрт зурсхийн тэнгэрийн хаяа руу од харвав. Ээж миний од биш гэж нулим гэв. Би та нулимхгүй юм уу? Ээж миний хүү урдаар нулим гэлээ. Би нулимөв. Ээж нулимаад санаа алдав. За ингээд багшийнхаа хийсэнтэй өөрийнхөө хийсэнг харьцуулан харцгаагаарай. За эхний өгүүлбэр. Ээж бит хоёр явган харж явлаа гэсэн өгүүлбэр байна. За ээж бит хоёр гэсэн үг маань хин юу гэсэн асуултанд хариулагдаж өгүүлбэрийн эзэн биеийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүн болсон байна. Харж явлаа гэсэн үг маань үйл хөдлөлийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэхүүн гишүүн болсон байна. За өгүүлбэр маань ээж бит хоёр харж явлаа гэсэн өгүүлэгдэхүүн өгүүлэхүүнээс бүтсэн учраас хоёр бүрэлдэхүүнд цөм өгүүлбэр болж байна. За дараагийн 3 бүрэлдэхүүнд цөм өгүүлбэрийн жишээгээ уншицгаая. Ээж намайг зүүн гартаа хөтлөв гэсэн өгүүлбэр байна. Ээж гэдэг үг маань хин гэсэн асуултанд хариулагдаж өгүүлбэрийн эзэн биеийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүн болж байна. Намайг гэдэг үг маань хөтлөв гэсэн үгтэй хөтлөв гэсэн үгэнд шууд тусан өртөж заахын тий ялгалын нөхцлөөр хэлбэртэж хэнийг гэсэн асуултанд хариулагдаж байгаа учраас шууд тусгатгун гишүүн болсон байна. Хөтлөв гэдэг үг маань яав гэсэн асуултанд хариулагдаж үйл хөдлөлийг зааж байгаа учраас өгүүлбэрт өгүүлэхүүн гишүүн болсон байна. За өгүүлбэр маань ээж намайг хөтлөв гэж өгүүлэгдэхүүн шууд тусгатгун өгүүлэхүүн гишүүнээс бүтсэн учраас 3 бүрэлдэхүүнд цөм өгүүлбэр болсон байна. За цааш нь хүүхдүүд маань дэвтэр дээрээ хийгээд багшийнхаа хийсэнтэй харьцуул. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр өгүүлбэрийн гол гишүүд буюу өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, шууд тусгатгун гишүүн, цөм өгүүлбэр буюу 2 бүрэлдэхүүнд 3 бүрэлдэхүүнд өгүүлбэрийн тухай үзлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.